Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээлийн сэдэв цахим бичвэрийн онцлогийн талаар бүгдээрээ үзнэ. За, цахим бичвэр гэдэг нь компьютер ашиглан монгол бичгийн төрөл бүрийн эхийг бичгийг хэлнэ. За, цахим бичвэрээр бичиж сурснаар та бүхэн цахим орчинд үндэсний бичгээр харилцах боломж бүрдгээс гадна найз нөхдөдөө зориулан захидал бичих, дуршин талархлын үг бичих зэрэг чадвар эзэмшнэ. За, цахим бичвэрээр бичгэд хэрэглэгдэх дараах техник хэрэгслүүд байдаг. За, эдгээрээс суурин компьютер, ноутбук, таблет, гар утас гэх мэтчлэн зүйлсүүд техник хэрэгслүүд байдаг. За, цахим бичвэрээр бичгэж шаардлагатай үйлдлийн систем байна. За, Windows үйлдлийн системийн Vista болон 7, 8, 10 дахь хувилбарууд нь монгол бичгээр бичих нэмэлт тохиргоотойгоор бүтээгдсэн байдаг. За, цахим бичвэрээр бичих дараах фонтуудыг багшин дэлгэцэн дээр харуулж байна. Та бүхэн харж байгаах. За, цахим орчинд дэлхийн өнцөг улам бүрээс хүмүүс хоорондоо Unicode буюу нэгдсэн кодчлалын стандарт тусламжтайгаар бол харилцдаг. За, тэгвэл Unicode буюу Unicode бус код гэж юу юм бэ талаар бүгдээрээ үзье. За, бичлэгийг анхааралтай сонсороо. Unicode стандарт ба үндэсний бичгийн фонт. Бичиг үсгийн цахим орчны хэрэглээ. Цахим орчинд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс хоорондоо Unicode буюу нэгдсэн кодчлалын стандартын тусламжтай харилцдаг. Unicode гэж юу вэ? Цахимаар бичиж буй үсэг тэмдэгтүүд нь компьютер ухаалаг гар утсанд код болон хуурдаг бөгөөд үүнийг Unicode стандарт гэдэг. Энэхүү кодчлалын ачаар бидний хэрэглэж байгаа төхөөрөмжүүдэд мэдээлэл ямар нэгэн ялгаа зөрүүгүй харагддаг юм. Unicode-ийн ялгаа. Монгол кирилл үсгийн Unicode стандартыг хэрэглэхээс өмнө Arial mon зэрэг фонтыг хэрэглэж байлаа. Монгол гэдэг үгийг Arial mon фонтоор бичихэд ийм хэлбэртэй харагдана. Учир нь Unicode-ийн бус фонт юм. Харин Arial фонтоор бичихэд Монгол гэж бичсэн нь ийхүү харагдах болно. Өнөөдрийн байдлаар дэлхийд дахинд Unicode стандартад орсон 240 гаруй бичиг үсгийг хэрэглэж байна. Эдгээр бичиг үсгийн дотор манай монголчуудын үндэсний бичиг буюу монгол бичигч багтаж байгаа билээ. Үндэсний бичгийн фонт нь Unicode-ийн болон Unicode-ийн бус хувилбаруудтай. Та үндэсний бичгийн Unicode-ийн фонтоор бичвэл дэлхийн хаанаас ч чөлөөтэй харилцах боломжтой. Үндэсний бичгийн Unicode-ийн фонт бол Mongolian Byte фонт юм. Сонирхолтой хэлэхэд монгол бичиг бол дэлхийн бусад бичиг үсгийн дотроос дээрээс доош баруун гар тийш чиглэл бичлэгээрээ онцлогтой. Та бүхэнд үндэсний бичгээр бичиж байгаа жишээг үзүүлье. Тухайн үсэг нь үгийн эхэнд, дунд, адагт орохоос хамаарат хэлбэр нь хуурч байдаг. Түүнээс биш үгийн эхэнд, дунд, адагт орох тусдаа хувилбар гэж байхгүй юм. За, компьютерийн гарын драйвыг дэвтэртээ бүгдээрээ томруулж зураарай. За, ингэхдээ товч бүрийг зурна. Дээр нь буй латин үсгүүдийг бүгдээрээ тэмдэглэж аваад дараагийн хичээлдээ бүгдээрээ ашиглана. За, анхаарал хандуулан сонссон та бүхэндээ баярлалаа.